За ажлын хэсгийн өнөөдрийн мэндийг хүргье. Тэгэхээр сая яг энэ банк орооны хорлын өмнө бас зарлагын хяналтын дэд хороо оролцсон. Тэгээ энэ хорол дээр бас гишүүдийн хэлж байгаа санал мөн урдны хорлууд дээр гишүүдийн санал болгож ирсэн саналуудыг нэгтгэхэд өгөх юм бол энэ жижиг үнийн дүнтэй гүйлгээнүүд шин зарлагуу жижиг зарлагууд дээр ер нь ямар хяналт байгаа вэ гэдэг тэр хэрэгэлзээтэй байгаад нь харагдаад. Тэгэхээр энэ төрийн санд ер нь хизээ аудит хийсэн бэ? Аудитын тайлан байна уу? Бас нэг юм санал асуулт. Хин хариулах уу? 5. 6. За 6 хариулъя. За гишүүний асуултанд хариулъя. За манайх 2018 хэлээд явахгүй протокол явж байгаа. Үндэсний аудитын газрын санхүү нийцлийн аудитын газрын захирал Наран Чимэг 2018 онд төрийн сангийн үйл ажиллагаа үр дүн гэсэн гүйцэтгэлийн аудитыг хийсэн байна.